Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За өнөөдрийн хичээлээр ухаан сорих бодлого 1-р ангийг бүгдээрээ мэдцгээе. Визуал сэтгэлгээний бодлогод. Визуал сэтгэлгээний бодлого нь анхаарлаа төвлөрүүлэх, төсөөлөн бодох, орон зайг, зураг, дүрслэлээр дамжуулан сэтгэх чадварыг хөгжүүлдэг бодлого байдаг юм байна. Сурах бичгийн 121-р хуудас. Дасгал 1. Доорх зургаас холбоотой зүйлсийг олж зураасаар холбоорой. За хүүхдүүдэд зургийг ажиглацгаая. Хувин, дэвтэр, малгай, хөрөө, аяга, цэцэг, хүрц, мод, ороолт, үцэг, таваг, ваар байна. Холбоотой зүйлийг олохдоо зургийг ажиглаад бүгдээрээ харандаагаар зурцгаая. Аяга маань тавагтай холбоотой. Цэцэг маань ваартай. Хувин маань хүрцтэй. Дэвтэр үзэгтэй. Малгай ороолттой. Яагаад ингэж холбосныг хүүхдүүд та нар юу гэж бодож байна? Дэвтэр үзэг хоёрын холбоотой зүйл нь юу юм болоо? Бүгдээрээ холбоод зураарай. Сурах бичгийн 133 дугаар хуудас. Дасгал 2. Доорх зургуудыг анхааралтай ажиглаад ижил зургуудыг зураасаар холбох нь. За зургийг сайтар ажиглаарай. Ямар нэгэн зүйлс хажуу талаасаа дээрээсээ яаж харагддгийг бодоорой. Машин маань дээрээсээ яаж харагдах нь вэ? Үүнийг холбохдоо анхаарах зүйлс нь өнгө ямар нэгэн ач холбогдол өгөхгүй байгааг ажиглаарай. Цэв хажуу талаасаа, шат дээрээсээ, эндүү бас дээд талаасаа яаж харагдаг байх нь? Буйдан урдаасаа. Зургийн аппарат маань дээрээсээ. Сурах бичгийн 135 дугаар хуудас. Дасгал 3. Хоёр шулуунаар улаан дөрвөлжинг, дөрвөн дөрвөлжин, хөх дөрвөлжинг, дөрвөн гурвалжин, ногоон дөрвөлжинг тэгш өнцөгт болгон хуваагаарай. Хоёр шулуунаар гэдгийг хүүхдүүдээ анхааралтай ажиглая шүү. За биднэрт 3 тэгш өнцөгт өгөгдсөн байна. Эхний улаан дөрвөлжинг хоёр шулуунаар дөрвөн дөрвөлжин болгон хуваая. 2 болгоод хуваалаа. Одоо 4 хэсэг болгоод хуваалаа. Хөх дөрвөлжинг 4 гурвалжин болгоё. Ташууныг зураас зурахад 2 гурвалжин болж байна. Дахиад нэг ташуу зураас зурахад 4 гурвалжин болж байна. За одоо 3 тэгш өнцөгт болгон хуваая. За яаж хуваасныг хүүхдүүдэд хараарай. Логик сэтгэлгээний бодлогод. Логик сэтгэлгээний бодлого гэдэг маань учир зүйтэй сэтгэж асуудлыг оновчтой шийдлэр олохыг хэлж байгаа. Сурах бичгийн 137 дугаар хуудас. Дасгал 4. Аялалд явхад чамд хэрэг болох 5 зүйлийг сонгоорой. Яагаад тэр вэ? За зургийг ажиглая. Зургийг ажиглахад хүүхдүүдээ бүгд л аялалд явахдаа авч явах зүйлүүд байх юм тийм ээ? Тэгэхээр энэ дотроос хамгийн чухал гэж бодсон 5 зүйлийг онцолж харах юм байна. За багшийн харсныг бүгдээрээ харцгаая. Цүнх хэрэгтэй юу хүүхдүүдээ аялалд явахад? Хэрэгтэй, хамгийн хэрэгтэй. Дараа нь усны сав. Аялалд явахдаа хүн ядарна, ус уух ёстой тийм ээ? Луужин байна. Луужингаар хүүхдүүдээ юуг харж болдсон болоо? Луужин аялалд явахдаа авч явах хамгийн чухал зүйлийн нэг шүү дээ. Утга. Ямарваа нэгэн зүйлийг огтлох, ямарваа нэгэн зүйлээс өөрийгөө хамгаалах нэг хэрэгсэл шүү дээ. За хамгийн сүүлчийн зүйл маань шүтэнц. Аялалд явахдаа хүнд гал хэрэгтэй. Төвдөг асаахад шүтэнц хэрэгтэй. Сурах бичгийн хуудас 138. Дасгал 5. Хүүхэд болон амьтад бороо орвол хаана хорогдох вэ? Холбоорой.
Хорогдох гэдэг маань хүүхдүүдээ борооноос өөрийгөө хамгаалах газар орохыг хэлж байгаа шүү дээ. За, зургийг ажиглая. Зараа, нохой, хүүхэд, муур, шувуу, хулгана, хорхоо байна, тийм ээ? За, хамгийн эхлээд дүрслэгдэх зүйл бол хүн бол байшинд амьдардаг, мөн майханд хорогдож болдог байх нэ. За, дараагийн зүйл нь нохой. Нохойны үүр байна, тийм ээ? Муур бас хүнтэй зүг амьдардаг учраас байшинд хорогдож болох юм байна. Зараа бол модны дор орох юм байна. Хулгана бас модны дор орж болох юм байна. Хорхоо бол навчны дор орж болох юм байна хүүхдүүдээ. За, сурах бичгийн хуудас 139-р хуудас. Дасгал 6. Доорх зурагт байгаа юмсыг зураасаар 4 бүлэг болгон хуваагаад дараа нь бүлгүүдээ нэг үгээр ерөнхийлөн нэрлэх юм байна. За, зургийг харъя. За, хүүхдүүд та бүхэн дагаад ном дээрээ хийгээрэй. Зургуудаа сайн ажиглана. Юу байна? Ямар төрлүүдэд хувааж авч болох вэ гэдгийг бодоорой. За, багш нь эхнийхийг бүлэглэлээ. Бүлэглэн хуваалаа. Эхнийх маань хүүхдийн тоглоом байна. Дараагийн зүйл маань унтахад хэрэгтэй мөн гэрийн эд тавилга байна. Дараагийн бүлэг маань цай уухад зориулсан хүний хоолны хэрэгсэл байх нэ. За, хамгийн сүүлийн бүлэг маань дэвтэр ном, хичээл сурахад хэрэгтэй дэвтэр ном байна. Баяртай хүүхдүүдээ, ном бол ертөнцийг харах цонх мөн.